банкны хасамтын төлөвлөлтөд таавдаг товч мэдээлэл хийнэ. За тэгэхээр энэ мэдээллийн дараа бүрдсэн ирсэн нээлттэй хэлтүүд орж байгаа хөдөлмөр эрхлэгч жижигхэн бизнес эрхлэгч иргэд та бүхэнд хүн болгоо одоо ингээд телефоны аваад саналтай илэрхийлж чадах боломж цагийн хэмжээгээр багтаад хараад өгсөн байгаа энэ таны санал, таны шүүмжил гэсэн үгсээр та өөрийнхөө санаа оноо маш нээлттэй бидрэмгүй бичээд энэ бүхнийг зөвлөж аваад манай жижиг нуудлын дэвшилтөв цаашдын танилцуулсан төлөвлөгөөндөө өвөд ажиллагааг тусаж ажиллах энэ хэлцүүдийн хамгийн гол зорилго юм шүү. Тэгээд та бүгд гоо хоолойгоо бидний хүчтэй зорилгоо бидний тодорхойлсон ажлыг гадна тэр чинээгээр одоо энэ төвийн үйл ажиллагаа та бүдтэй холбогдож ажилланаа гэсэн сануулсан. Яа, за ингээд банкны төлөвлөлт болж үзье. За санагдсан уу? За энэ өдөр энд хүрч ирсэн нэг үйлдвэрлэл эрхлэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Сандаг Дорж гэдэг. Би Хас банкнд энэ төслийг хариуцсан ажилтнаар ажилладаг байгаа. За энд манай хэлтсийн захирал Арсланбаатар гэж уншиж бидний төслийн хүрээнд нийслэлийн засаг даргын 5 газартай харьцаж ажилладаг энэ байгаа. За яг газар дээр ажиллаж байгаа салбарын төлөөллөөс манай Улаан буудлын салбарын захирал Сэлэн гэж ирсэн байна. За тэгээ мөн Баян уушиг салбарын маань захирал Гантрэ гэж хүн ирсэн байна. За энэ хүү төсөл маань манай банк дээр бизнес даргын 5 газартай за тэгээд инкубаторуудын холбоотой Хас банк оруулсан гэрээ байгууллагад 2011 оны 1 сард төсөл хэрэгжиж ирсэн байна. За төслийн нийт хэмжээ 1 тэрбум төгрөг банкн дээр байршаад гэж ихэлсэн. За өнөөдрийн байдлаар гэх юм бол одоо банкнаас нийт тэрбум 500 гаруй сая төгрөгийн төслийн зээл харьцагчнаар за үйлдвэрлэл эрхлэгчнэр гар дээр очсон байна. За харьцагчийн тоо гэх юм бол 610 орчим харьцагч энэ төслийн зээлийг авсан үр шимийн хүртээд явж байна. Одоогоор төслийн их усүр дууссан одоо тийм байртай. Тэгээд иргэн төлөлтөөрөө би урд авсан хүмүүс банкнд сар болгон зээл төлж байгаа дээр иргэн төлөлтөөс бид нар буцааж харьцагч нартай за холбооноос ирж байгаа за та бүхний ирж байгаа санал хүсэлтийг судалж үзээд зээлийн олгож байгаа юм байна. За нийт одоо Улаанбаатар хотын 22 салбараар энэ хүү төслийн зээл маань хэрэгжиж байгаа. За төслийн зээлийн нөхцөлийн хувьд тавчхан ихэд 36 сарын хугацаатай за нийт 3 жилийн хугацаатай боловч байгаа хэлэлцэж дээд нь 6 сая төгрөгийн хэмжээтэй нэг харилцагч. За тэгээд хүүний хувьд бол маш бага сарын 1 төгрөг хүүтэй байгаа. За одоогоор бол банк зүгээр жигийн банкны ийм төрлийн бизнесийн за үйлдвэрлэгчнээс зориулсан зээлийг бол 2 гацсан бараг 3 шагчаа сарын 3 хүүтэй ийм зээл байгаа. Тэгэхээр за тэгээд ерөнхийдөө харилцагчнэрийн ганцхан зээл олохдоо банк нөгөө талаас даатгалын үйлчлэгийг бас хамруулж байгаа. Нөгөө харилцагчнарт маань за үүддэг, энддэг те өөрсд нь янз бүрийн эсэлт учирсан тохиолдолд дагаад нөгөө бизнесийн тохиолдолд те үнийгээ дагаад гэр бүл нь янз бүрийн асуудал санхүүгийн эдийн засгийн байдлын хүнд байдалд ордог те үүнээс эргэлээд бид нэр даатгалын үйлчлэгийг хөргөж байна. За мөн харилцагчтай яг зээл авсан хүмүүстэй хөрөнгөлтэй болох үүднээс нь те ирээдүйд гарч болох гинтийн мөнгөн хэрэгцээг шийдэх үүднээс баг зэрэг нь бид багаас нь ихлүүлж хөрөнгөлөх зарчмаар өндөр хүнтэй хадгаламжийн үйлчлэгийг хурж ажиллаж байгаа. За тэгээд ерөнхийдөө төсөл маань энэ 11 онд хэрэгжээд тэгээд баг их усүн дуусаад одоо ингээд 12 онд ингээд иргэн төлөлтөөр олоод бүтэн 11 сар за одоо ингээд нийтдээ одоо 3 жил одоо нийтдээ банкны дээр энэ төсөл 2 жил шахав үргэлжлээд ингээд явж байна. За яг анх гэрээ байгуулахдаа бид нар бол 3 жилийн хугацаатай энэ төслийг байгуулсан байна. Тэгэхээр харилцагчнаас янз бүрийн санал онцлог иргэд иргэлээ. За одоо сүүлийн үед ирж байгаа санал онцлог та бүхэнд юу ирж байна вэ? Энэ зээлийн хугацаа маань багасаад байна тийм. 15 сарын хугацаатай ч багасаад байна. 36 сарын хугацаатай гэсэн чинь яагаад ийм байгаа юм бэ гэсэн ийм саналууд ирээд байгаа. За яагаад ийм байгаа гэдгийг та бүхэн тайлбарч хийж өгье. За 2011 онд бид гэрээ байгуулалтаа тэрүүн төвийн хөлсөрийг банкнд 3 жилийн хугацаатай байгуулсан. Тэгэхээр эхний жилийн хугацаанд бид 11 оноос 12 оны сүүл хүртэл 12 оны ихэнх хүртэл 36 сарын хугацаатай бүх харилцагчтай олгосон байна.
тэгээд банкн дээр энэ мөнгө маань 3 жил байшаал гарна. Одоо 2 жил өнгөрсөн. Тэгээд одоо 1 жил байшаал жижиг дүрдүрийг хөгжүүлэх сан гэж байгаа. Тэр санаас бид мөнгө өгдөг. Тэр газар хугацаагаар гэрээний давуу мөнгөө илгүүлээд авдаг. Тэгэхээр тэр хүртэл одоо бид жил хугацаа авсан. Жил хугацаа болсон байна. Өөрөөр хэлбэл одоо жил 12 сар 15 сар хугацаа болсон байхгүй. Тэр харилцагч нартай банк өөрөө нөгөө талаасаа хувийн байгууллага тийм хувийн байгууллагууд ч ашигын төлөвч юм байгууллага. Тэгэхээр хугацаа 12 сар юм уу 15 сар их усүр банкн дээр тэр мөнгө байгуулах хугацаагаар олгож байгаа. Тэгэхээр банкын хаттай жаа гэсэн та бүгд юм байна. За өөр хий болоод нэг бизнес эрхлэгчнэр за ялангуяа бичиг бизнес эрхлэгчнэр ганц асуудал асуудал барьцааны асуудал байдаг. Энэ бол мөнхийн асуудал байна. Бүх хэлцүүлэг бүгд явж байгаа асуудал дээр харьцагчнараа за эрхлээс гаргаж байгаа барьцааны асуудал байдаг. За хасмаг барьцааны өмнөдөр яаж хандж байгаа вэ гэхээр ялангуяа энэ төсөл дээр бид барьцаа дээр уян хатан хөнгөлөлтөд тэр бүхнийг байж ажиллаж байгаа. За энэ юу юм бэ гэхээр бид 10 сая төгрөг бүртгэх зээл үүсгэхээр дан хөдлөх хөрөнгө барьцаалж байна. Хөдлөх хөрөнгө гэдэг нь бол тэр гэр ахуйн тавилал хэрэгсэл одоо юу гэдэг цахилгаан бараа хэрэгсэл машин хэрэгтэй хөдөлж болох бүх эдгээр хэрэгслийг тавьж байгаа. За түүнээс дэш бол үйл хөдлөх хөрөнгө шаардж байгаа. Тэгэхээр дан хөдлөх хөрөнгө заавал үйл хөдлөхтэй заавал хашаа биш заавал орон сууцаар барьцаал гэхгүй байж байгаа хөдлөх хөрөнгөө барьцаалж хүрч ивэл энэ зээлийг бүрэн авах боломжтой байна. За бүр сайн дээр яг жинхэнэ ингээд идэвхтэй хийж байгаа бизнесээр яг бүгд нээлттэй тийм ингээд үр ашигын хүртээд байгаа ашиг орлого сайн орж байгаа ийм үйлдвэрлэл эрхлэгч нар бизнес эрхлэгч нар тэр барьцаа хөрөнгөд хэрвээ 6 сая төгрөгийн зээл хүссэн юм гэхэд за барьцаа хөрөнгөнд 5 сая байлаа тийм хүрдгүү тийм ийм тохиолдолд бид нар тгийг хадгалж үзээд банк 6 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдэж өгч юм. Ийм тохиолдолд маш олон байна. Зарим чинь дотор сууж байгаа шүү. Тэгээд юу гэхээр барьцаа хөрөнгө гэдэг бол нэг талаасаа зөв банк зүгээр харилцагчаас ихтгэцлийн тэр ихтгэцүүрээс болж авч байгаа гэсэн. Зээл гэдэг бол зөвхөн харилцагч банк хоёрын хоорондох ихтгэцлийн асуудал. Тэрнээс биш барьцаа хөрөнгийг авлаа гэж бодоход тэр барьцаа хөрөнгийг ураа гэсэн буруу ойлголт хийж авч болохгүй. Банк маш олон хүн зээл олгодог. Тэр бүх зээлийн тарьсан барьцаа хөрөнгийг бүгдийг хурааж авах тийм гэдэг нь маш утгагүй асуудал. Барьцаа хөрөнгө авах талаас банк ерөөсөө тэр тал руу чиглэж ажилтгүй авахгүй хичээдэг харилцагчтай уулзаад одоо яаж ингэж бизнес чинь яагаад доголдоод байгаа вэ гэхээр доголдоод хугацаа дээр тахсан бол тийм энэ талаар ажилтдаг байгаа.